За улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байдаг. Эдгээр намуудын дүрм журмаас эхлээд үйл ажиллагаа, хөрөнгө орлого, за гишүүдийн тоо гэд бүхий л мэдээлэл нь нээлттэй ил тод биш байдаг. За нөгөө талаар улс төрийн намууд хуулийг дагаж мөрддөггүй, өөрсдийн бодлогоор ялгардаггүй зэргээс шалтгаалж олон нийт иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсаар байгаа. За иргэдийнхаа итгэлийг алдсан намууд сонгуулиар их хэмжээний хөрөнгө хайж, сонгуулиас эхлэлтэй авилгын асуудал төрийн эрхэнд гарсны дараа үргэлжилдэг гэлцдэг. За хэн мөнгөтэй сонгуульд нэр дэвшиж хэн ахиу мөнгө өгсөн нь албан тушаалд очдог бичигдээгүй хууль улс төрийн намуудад үйлчилдэг нь нууц бишээ. За үүнийг засаж залруулах боломж нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдал гэж судлаачид үздэг. За эрх зүйн хувьд эхлэлийг нь тавьсан энэ асуудал хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Сонгуульд нэр дэвшигч намуудын кампанит ажлын зардал жилээс жилд өссөөр байна. Энэ нь нэг талаас сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойч ажиллах хүчний зардал, бараа бүтээгдэхүүний үнгээд инфляцийн өсөлт ч үүнд нөлөөлсөн. 2008 оноос эхлэн нам эвсэл нэр дэвшигчдийн нэг тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохоор оролдож ирсэн ч энэ нь бодит байдал дээр сонгуулийн зардлыг бууруулж чадаагүй. Сонгуулийн ерөнхий хорооны тоо мэдээлэлээс харахад 1992 онд нэр дэвшигч болон намуудын кампанит ажлын нийт зардал 13.7 сая төгрөг. Нэг сонгогчид ноогдол кампанит ажлын зардал 13 төгрөг байсан бол 2004 онд нэр дэвшигч болон намуудын кампанит ажлын нийт зардал 1.5 тэрбум төгрөг. Нэг сонгогчид ноогдол кампанит ажлын зардал 1482 төгрөг болж өсжээ. Тэгвэл сүүлийн буюу 2024 оны сонгуулийн зардлыг харвал нэр дэвшигч болон намуудын кампанит ажлын нийт зардал 108.5 тэрбум төгрөг. Нэг сонгогчид ноогдол кампанит ажлын зардал 51900 төгрөг болсон байгаа нь 2016 оныхтай харьцуулахад 3 дахин, 2020 онтой харьцуулахад 30 гаруй хувиар зардлын хэмжээ өсжээ. За хамгийн сүүлийн буюу 2024 оны сонгуулиар нэр дэвшигч намуудын кампанит ажлын зардал 100 тэрбумыг давж, за 4 жилийн хугацаанд энэ зардал 30 гаруй хувиар өссөн байна. За гэхдээ энэ зардлыг хэрхэн бүрдүүлж, юунд зарцуулж байгаа талаарх мэдээлэл ил тод биш. За сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих байдал хангалтгүй хэвээр байгаамаа. За өнгөрсөн 35 жилийн хугацаанд улс төрийн намуудыг илүү нээлттэй, дотоод арчлалтай, хариуцлагатай болгох асуудлыг ярьсаар ирсэн. За тэгвэл энэ асуудлын шийдэл нь 2023 онд баталсан улс төрийн намын тухай хуулийн шинжилэл болно гэх хүлээлт үүсэж байгаа юм а. За улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинжлэхдээ санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулахад том ахиц гаргасан. За хуулийг батлах нь нэг хэрэг, харин хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдгийг судлаачид сануулж байна. Яалтчгүй одоо энэ улс төрийн зардлыг бууруулахгүй бол ерөөсө болохгүй юм байна. Энэ улс төрийн зардал гэдэг чинь өөрөө энэ улс төрийн намын төлөвшөлд маш өсөргөөр нөлөөлж байна. За тэгээ өрсөлдөөнийг шударгуус болгож байна. За тэгээд ерөөсө улс төрийн нам гэдэг чинь өөрөө их тийм нүсэр бүтцтэй, энийгээ дагаад асар том нүсэр бүтцтэй болчиход байна тий. Тэгээд маш их гишүүнчлэлтэй байгаад байна тий. Тэгэхээр энэ ер нь энэ зардалтай холбоотой асуудлыг бид нар цаашид яаж хамгийн бага зардлаар хамгийн авсаархан хөнгөн уян хатан улс төрийн намуудыг бий болох вэ гэдэг асуудлыг цаашид ярих хэвээр. Гэхдээ эхний ээлжинд энэ хуулийг зөөр хэрэгжүүлж энэ алхам руугаа цаашид явахгүй бол ягаад ч бид нар энэ хуулийг оролдох ямар ч одоо үндэслэл алга энэ хууль чинь одоо тийм завсрын шинжтэй яг шилжилтийн хууль гэж бид нар харж байгаа. Тэгэхээр өнөөдөр улс төрийн намуудыг ил тод байлгасны дараа, олон нийт хүлээн зөвшөөрсөний дараа энэ нийгмийн одоо эрх зүйн шинжтэй энэ сорилтуудыг цаашид яаж шийдэх вэ гэдэг асуудлаа ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр бол дэлхийн бүхэл улс орнуудад ерөнхийдөө бол улс төрийн санхүүжилтийн одоо шударга тогтолцоог бүрдүүлэх гэж яриад байгаа. Тэгэхээр энэний одоо хамгийн түрүүн асуудал бол одоо улс төр дэх мөнгөөр дамжаад одоо нийтийн эрх ашигт нийцээгүй одоо зүй бус юм нөлөөлөл орж ирэхээс яаж сэргийлэх вэ гэдэг л ийм одоо арга хэмжээг авах чиглээд байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө бидний нөгөө яриад байдаг авилгын асуудал байхгүй юу. Тэгэхээр сүүлийн хэдэн жил бол Монгол дандаа л авилгын асуудлаар тогтмол одоо янз бүрийн асуудлууд гарч ийн. За дээрэс нь бол Transparency International гэдэг байгууллагын одоо гаргадаг авилгын төсөөлийн индекс дээр бол Монгол сүүлийн хэдэн жил бол байн гурвцсан юм үрдэн үзүүлж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө манайд бол нөхцөл байдал нэлээд оройтож байгааг илэрхийлж байгаа байхгүй юу.
За тэгэхээр энэ дээр бол ямар гол арга хэмжээ авч ирэх гэхээр нэгдүгээр ерөөсөө хувийн одоо ялангуяа одоо компаниудаас орж ирдэг зардал дээр одоо хяналт тавих болов зогсоох. За энийг бол төрийн санхүүжилтээр орлуулах гэж үзэх ийм одоо хандлага аргуудыг нэлээд хэрэгжилж ин зарим ч гэсэн нэлээд үр дүнтэй байгаа нь бол олон улсын туршлагаас харагдаж байгаа. Тэгэхээр одоо 23 оны шинэ хуульд бол яг энийг оруулж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн шинжилэлт 26 дугаар зүйлд улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тусгасан байдаг. Улс төрийн намууд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого энэ хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлогоос орлогоо бүрдүүлнэ гэж заасан байна. Одоогийн улсын хурлд хамгийн их суудалтай Монгол Ардын намын хувьд 2024 оны байдлаар нийт орлогынхоо 27%-ийг гишүүний татвараар, 1%-ийг хандиваар, 18%-ийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр, 54%-ийг намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлогоор бүрдүүлж байна. Харин ардчилсан намын хувьд 89%-ийг гишүүний татвараар, 3%-ийг хандиваар, 7%-ийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр, 1%-ийг намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлогоор бүрдүүлж байна. Энэ мэт намуудын хувьд орлогын их үүсвэрийн бүрдэл харилцан адилгүй байгаа юм а. За улс төрийн намын тухай хууль маань үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу одоо боловсруулагдаад 23 оны 7 сарын 7-ны өдөр батлагдсан байгаа. За ингээд энэ хуулиар бол улс төрийн намд шууд болон шууд бус дэмжлэгийг олгоно гэж тодорхойлсон. За ингээд олон нийтэд бол энэ хуулиар анх удаага улс төрийн намд одоо төрөөс санхүүжилт олгож байна гэж ойлгох шүү. Гэтэл улс төрийн намын тухай хууль анх батлагдсанаас хойш буюу одоо энэ хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байхад бол бас тодорхой санхүүжилтийг олгодог гэсэн. Гэхдээ зөвхөн улсын хурлд судалтай намууд олгогддог байсан. За ийм учраас олон нийтэд бас тухайн асуудлаар наривчсан бас мэдээлэл байсан байж магадгүй. За энэ хуулийн гол зорилго бол энэ төрөөс олгодог дэмжлэгийг бол зөвхөн парламентд судалтай эсгэр хязгаарлахгүйгээр ард түмнээс авж байгаа дэмжлэгийг нь үндэслээд олгодог байя гэдэг ийм одоо үзэл баримтлалын өөрчлөлтийг оруулсан. Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26-гийн 2-т төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь төрийн санхүүжилт болон төрөөлт үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэхээр заасан байдаг. За төрийн санхүүжилтийн хувьд жил бүр олгох, 4 жилд 1 удаа олгох санхүүжилт гэсэн 2 төрлийн аргачлалаар тооцож олгохоор хууль нь тусгасан. За жил бүр авах санхүүжилтийг нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан намд олгохоор хууль нь заасан байгаа. За энэ хүрээнд 2024 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээр намуудад санхүүжилтийг бол олгосон. За хууль залтсан шалгуурыг хангасан 7 намд нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор сонгуулийн ерөнхий ороо тооцоолоод байгаа юм а. За тодорхойлбол Монгол Ардын намын хувьд 2.8 тэрбум төгрөг, ардчилсан намын хувьд 2.1 тэрбум, за хүн нам 30.7 сая төгрөг, үндэсний эвсэл 314.1 сая төгрөг, за иргэний зориг ногоон нам 306.9 сая төгрөг, шин нэгдсэн эвсэл 229.9 сая төгрөг, за үнэн ба зөв нам 134.6 сая төгрөгийн санхүүжилт алах боломж энэ хуулийн хүрээнд үүссэн байна. Санхүүжилтийн дотроо ер нь бол 2 янзын санхүүжилт олгохоор байгаа. За шууд болон шууд бус гэдэг. За шуудын дотроо бас 2 янзын төрөлтэй байгаа. Нэгдүгээрт нь болохоор жил болгон олгох санхүүжилт, хоёрдугаарт нь 4 жилд нэг удаа олгох. За жил болгон олгох санхүүжилт нь болохоор тухайн намын одоо их хурлд авсан суудал саналын тоогоор олгогдож байгаа. Энэ тухайн хуулийн дээр ингээд томьёолоод зохицуулт хийсэн байгаа. 4 жилд нэг удаа олгох гэдэг нь болохоор тухайн нам хүүсийн квотаас илүү одоо нэр дэвшүүлсэн эмэгтэй нэр дэвшигч эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоогоор олгохоор байгаа. Энэ нь бол яг сонгуулийн дараагийн жилд олгоод зогсож байгаа. Тийм учраас 2026 онд бол зөвхөн жил болгон авах санхүүжилттэй тухайн намууд маань авахар байгаа. Тэгээ энэ шууд дэмжлэгийн хувьд бол ийм байгаа. За 2024 оны улсын хурлын сонгуулиар одоо дүн бодогдоод 2025 онд энэ онд одоо анх удаага санхүүжилтийг олгосон байж байгаа. За хуульд бол 4 төрлийн одоо томьёолоор бол бодох аргачлалыг тодорхойлсон байдаг. За нэгдүгürt бол 1 ба түүнээс дээш хувийн одоо дэмжлэг авсан байх юм шалгуур тавигдана. За ингээд энэ дэмжлэг авсан байх юм бол нэг сонгогчийн санал бүрийг хөдөлмөрийн үнэсний доод хэмжээний 0.5%-аар үржүүлээд за тэр хэмжээгээр бол санхүүжилт олох нэгдүгээр хэсэг нь. За хоёрдугаарт бол энэ улс төрийн намын тухай хууль болон улсын хурлын сонгуулийн хуулинд тавьсан гэж байгаа бол зорилго бол энэ нийгмийн бүх төлөөллийг бол нэр дэвшүүлэх ажиллагаар дэмжих юм хөшөөргүүдийг хийж өгсөн байдаг. За энэ чагуулгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо
нэр дэвшүүлсэн тоогоор замун дээрээс нь эмэгтэй одоо нэр дэвшигчдийг нэр дэвшүүлсэн тоогоор хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн тоогоор нь бол бас дэмжлэгийг нэмж олохоор зохицуулсан байгаа. За ингээд ер нь энэ дэмжлэгийг олгосноор олгочод буцаад тавих зарцуулалтанд хяналт тавих хяналтыг энэ хуулиар бол маш өргөн хүрээнд тодорхойлж өгсөн. 4 үе шаттай хяналтыг тавин за хамгийн одоо том хяналтыг тавих нь олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх юм боломжийг эрхцэн орчныг бүрдүүлж өгсөн юм онцлогтой байлаа. 4 жилд нэг удаа олгох санхүүжилтийг улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 7-д заасан байдаг. Улсын хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тооноос хамаарч төрийн санхүүжилтийг тухайн ээлжид сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно гэж хуульчилсан. Энэ хүрээнд Монгол Ардын намд 16.5 сая төгрөг, ардчилсан намд 33 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэнд олгох дүнгээр тооцож, хүйсийн квот болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн квотын аль альны шаардлагыг хангасан гэх үндслээр хүн нам, иргэний зориг ногоон нам, шин нэгдсэн эвсэл, үнэн ба зөв намуудад санхүүжилт олгох боломжтой дүнг сонгуулийн ерөнхий хорооноос тооцжээ. Жил бүр олгох болон 4 жилд нэг удаа олгох санхүүжилтийн хүрээнд энэ оны 5 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Монгол Ардын намд 2.8 тэрбум төгрөг, ардчилсан намд 2.1 тэрбум төгрөг, хүн намд 993.7 сая төгрөг, үндэсний эвсэлд 210.4 сая төгрөг, иргэний зориг ногоон намд 455.4 сая төгрөг, шин нэгдсэн эвсэлд 312.4 сая төгрөг гээд нийтдээ 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг намуудад олгожээ. За 2024 оны улс төрийн намын сонгуулийн тухай хуулиар 7 нам эвсэл нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан одоо болцлыг хангасан учраас санхүүжилт авахар болоод өмнөх хуулийн дагуу одоо тодорхой тооцоололт томьёолын дагуу сонгуулийн ерхий ороос тооцож үзээд 7.5 тэрбум төгрөгийг одоо олгож болох юм а гэдэг дээд хэмжээг зарласан. За дээд хэмжээг зарласан хэдийгээр хяналтын үйл ажиллагаа нь явагдаад 5 сард 6.9 тэрбум төгрөг сонгуулийн ерхөөр өгч болох юм а гэдэг одоо тоог нь зарласан. За үүнтэй холбогдуулаад ер нь бол үнэн ба зөв нам санхүүжилт авахаас татгалцсан. Хэдийгээр татгалцсан боловч үнэн ба зөв намын орлогын одоо бүрдүүлэлт нь тухайн хуулийн шаардлагыг хангаагүй байсан учраас улаасаа сонгуулийн ерхөөрөөс санхүүжилт боломжгүй байсан. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө одоо ингээд сонгуулийн ерхий орноос энэ жил ч гэсэн 26 онд одоо ийм санхүүжилт өгч болох юм а гэж дээд хэмжээг нь зарлж байгаа хэдийгээрч энэ нь яг өгөхдөө 3 төрлийн дээрэс нь олон нийтийн хяналтыг нэмэгдүүлсэн гэдэг 4 хяналтын дараа бол ер нь өгч одоо өгөхөөр хуульчлагдсан ийм зохицуулттай хууль юм а. За төрөөс олгох санхүүжилтээс гадна төрөөс шууд бус дэмжлэг үзүүлэхээр хууль мөн заасан. За үүнд намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд дэмжигчтэйгээ хийх уулзалт хурал зохион байгуулах зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн одоо уулзалтын танхим, хурлын заал, за бусад танхимыг жилд нэг удаа үн төлбөргүй ашиглах. За үүнээс гадна намын хөтөлбөр болоод үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үн төлбөргүй нэвтрүүлэг дэмжлэгийг хуулинд тусгасан байна. За үүнээс гадна намууд гишүүдээс авах татвар хандивын хэмжээгч хуулинд заасан байгаа. За сонгуульт гишүүдийн хувьд хөдөлмөрийн өсний доод хэмжээнээс хэтрэхгүй буюу одоогийн дүнгээр 792 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр татвар төлөх ёстой бол за энгийн гишүүний хувьд хөдөлмөрийн өсний доод хэмжээний 5%-аас хэтрэхгүй буюу за 39600 төгрөгөөс хэтрэхгүйгээр татвар өгөх ёстой горох хуульд бол заасан байгаамаа. За төрөөс олгох санхүүжилт гишүүний татвар хандивгээд орлогын энхүү сүрийг хуульд энхүү тусгасан хэдий ч за илүү наривчлах шаардлага байгаа гэдгийг ч хэлж байгаамаа. Улсаас өгч байгаа санхүүжилтийн 20%-ийг бол одоо нийгмийн бүлгүүдэд улс төрийн намаа одоо сурталчлах, улс төрийн намаа таниулахад зарцуулах ёстой. Нийгмийн бүлгүүд гэдэг нь одоо эмэгтэйчүүд байж болж байна, ахмад хөгжлийн бэрхшээлтэй байж болон залуу үе ингээд нийгмийн бүлгүүдийн оролцоог хангаж улс төрийн нам өөрийнхөө үзэл баримтлалыг танилцуулах ёстой. Тийм үзэл баримтлалыг танилцуулсан сургалт судалт мэдээлэл өгөх ёстой. За 15-аас доошгүй хувийн болохоор нам өөрийнхөө одоо гишүүдтэй өөрийнхөө үнэт зүйл, дотоод ардчлал энэ одоо намын үзэл баримтлал энэ бүгдээ бас одоо зарцуулах ёстой, сурталчлан таниулах. Мөн 15-аас доошгүй хувийн болохоор бодлогын судалгааны байгууллага бэхжүүлэхэд зарцуулах ёстой гэд хуульчилсан байгаа. За энэ хуулиас бусдын бол мэдээж нам өөрийнхөө үйл ажиллагаанд энэ хуулийн үзэл баримтлал
баримтлал нь одоо сонгуулийн үеэр гарч ирдэг нам битээ байгаасай. Нам өөрийнхөө үзэл баримтлалыг олон нийтэд тууштай дэлгэсэн, хүм итгэл үнэмшил төрүүлсэн ийм нам байгаасай гэж зориулагдсан учраас энэ үйл 50% нь бол бусад үйл ажиллагаагаа санхүүжил нам өөрийгөө бэхжүүлэхэд, дотоод арчлаа бэхжүүлэхэд нийтэд ил тод байх энэ бүгдээр зарцуулахаар юу. За хүн намын хувьд 2024 оны сонгуулийн үр дүнгээр улс төрийн намын тухай хууль тусгацсны дагуу тодорхой шаардлага болзлуудыг хангаад төрөөс санхүүгийн дэмжлэг авсан байгаа. За энэ дээр яг зарцуулалтын хувьд бол тодорхой шаардлагууд бол байгаа. Одоо 26-гийн 3-1, 3-2, 3-3 за мөн зарцуулалтын английн хувьд бол 36 дугаар зүйлийн дагуу гэх мэтчлэн заалтууд бол байгаа. За жишээ аваад ярил л да одоо 26-гийн 3-1 дээр улс төрийн намын санхүүжилтийн 20%-ийг за одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмэгтэйчүүд зэрэг одоо нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог одоо дээшлүүлэх сайжруулалт ингээд зарцуулна гэсэн байгаа. За энэ дээр яг нөө тодорхой болгож өгөхгүй бол одоо бид нар бол яг энэ шаардлагыг хангах зорилгоор одоо хүн намын зүгээс тодорхой арга хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа орон нутаг Улаанбаатар хот сургалт зөвлөгөөн зохион байгуулаад тодорхой арга хэмжээнүүдийг авж байна. Гэхдээ энэ дээр жоохон тодорхой болгох юм бол илүү бас төхөмтэй болов. Тэг яг яаж энийг үнэлэх үү гэдэг байгаа. За зөвхөн 26-гийн 3-1 зарцуулагдаагүй өөр одоо зүйл зориултаар цуг ингээд зарцуулагдсан тохиолдолд зөвхөн 26-гийн 3-1 гэдгийг яаж ялах уу гэдгийг бас тодорхой болгож өгвөл илүү одоо үнэлэхэд илүү төхөө юм болов уу гэж. За эх онд 793 сая төгрөгийн санхүүжилт аавна. Гэхдээ одоо авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. За улс төрийн намын тухай хууль заасан за одоо намын дотоод орлого, хандив, хураамж гишүүдийн дотроос орлогоос одоо 2 дахин илүү байж болохгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр бас намаас өөр өндөлийн зохион байгуулалтад ажиллаж дотоод орлогоо бүрдүүлэх ёстой байгаа. Мөн бусад шаардлагууд байгаа. Эдгээрийг хангасан тохиолдолд ерөнхийдөө 790 орчим сая төгрөгийн санхүүжилт авна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн нам эвслүүдийн санхүүгийн тайлан болон хандивлагчдын талаарх мэдээлэл далд байдалтай олон нийтэд хүртээмжгүй байсан бол хууль эрх зүйн шинжилэл хийгдснээр намууд хэр хэмжээний хөрөнгөтэй хаанаас хэрхэн орлого олж түүнийг хэрхэн зарцуулдаг зэрэг мэдээллийг мэдэх боломжинд бүрдсэн юм. 2024 оны байдлаар намуудын хөрөнгийн хэмжээг харвал Монгол Ардын намын хувьд хамгийн их буюу 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа бол ардчилсан намынх 1 тэрбум төгрөг, хүн намынх 113.7 сая төгрөг, сайн ардчилсан иргэдийн намынх 41.2 сая төгрөг, шинэ намын 23.8 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Хөрөнгийн хувьд харилцан адилгүй байгаа бол орлогоороо Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам, иргэний зориг ногоон нам, их намууд тэргүүлжээ. Орлогын нэг хэсэг болсон хандиваар хэр хэмжээний мөнгө босдгийг харвал хүн нам хамгийн их хандив авсан буюу 2.9 тэрбум төгрөгөөр тэргүүлж байгаа бол их нам 292.6 сая төгрөгийн хандиваар удаалж ардчилсан намын хувьд 207.8 сая төгрөгийн хандив авсан бол Монгол Ардын намын хандив 100 саяч хүрээгүй байна. Төрийн сонгуульд орсныхын төлөө улс төрийн намуудыг санхүүжүүлээд байгаа тий. Гэтэл зарим улс төрийн намууд өнгөрсөн түүхэнд бол орон нутгийн сонгуульд орсныхын төлөө тодорхой санхүүгийн дэмжлэг аваад байсан ийм туршлагууд бас байсан. Энэ бол өөрөө хууль зөрчсөн үйл явдал. Одоо энэ хууль батлагдчих хэрэгжснээр энэ асуудал бүрэн цэгцэрнэ гэж харж байгаа. Хоёрдугаарт улс төрийн намыг өмнө нь бид нар парламент судалтай намуудыг санхүүжүүлээд энэ нь өөрөө давуу байдлыг нь олон бэхжүүлсэн ийм шудраг бус санхүүжилтийн систем байгаад байсан. Одоо бол сонгогчдын нэгээс дээш хувийн дэмжлэг авсан улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх, санхүүгийн дэмжлэг авахын механизмыг бүрдүүлж өгч байна. Дээр нь санхүүгийн дэмжлэгийг бид нар шууд ба шууд бус гэдэг хоёр хэлбэрийг оруулж ирж байна. Тэ шууд гэдэг нь бол мөнгөн дэмжлэг, шууд бус гэдэг нь мөнгөн бус дэмжлэгүүдийг ингэж хэлж байна. За энэ бол ингээд цоошин зохицуултууд. Энэнийг дагаад бид нар одоо энэ хууль хэрэгжснээр яалтчгүй улс төрийн намуудын хөрөнгө орлого санхүүжилт зардал нь ямар байгаа юм бэ гэдгийг ингээд мэдэж авахын боломжууд бүрдэж байна. Түүхэндээ анх удаа бид нар одоо ингээд 24 оны улс төрийн намууд үйл ажиллагаанд хэдэн төгрөг зарцуулсан юм, ер нь хэдэн хэмжээний хөрөнгөтэй юм бэ гэдгийг мэдэж авч штэ тий. Тэгээ ийм том зохицуултууд орж ирсэн. За дээр нь одоо нэг зүйлийг хэлэх ёстой. Тэр нь бол юу гэхээр улс төрийн намууд санхүүгийн үйл ажиллагаагаа хэрхэн тайлгнах юм бэ гэдгийг маш нарийн зохицуулж өгсөн. Өмнө нь түүхэндээ бид нар ил тод байна л гэж заасан болохоос яаж ил тод болох юм бэ гэдгийг ерөөсөө хуульчлаагүй байсан тий. Тэгэхээр одоо бол ингээд хэрвээ одоо ингээд санхүүгийн үйл ажиллагааг тайлгнахгүй бол хуулийн дагуу тайлгнахгүй бол зөрчлийн шинжтэй үйл ажиллагаанууд руу орж ирээд
цаашид улмаар одоо санхүүжилтээ авах нь хүртэл эрсдэлтэй болно. Бүр ингээд энэ асуудлыг шийдэхгүй бол улс төрийн намуудыг идэвхгүй хэлбэрт шилжүүлэх юм одоо хуулийн зохицуултууд хүртэл орсон байгаа. Тэгэхээр энэ бол санхүүжилтийн асуудал маш чухал асуудал. Энэ хуулийн одоо маш том амин чухал өөрчлөлтөн гэж хэлж болно. Анх удаага ядчил те ямар хэмжээний одоо хөрөнгөтэй намуудтай юм бэ гэдэг мэдээлэл бол энэ жил бол ил боллоо. За тэгээд мэдээч хэрэгтэй одоо дараа жилийн 2 сар гэхэд дараагийн тайлангуудаа бол намууд өгч эхэлсэн. За эхний тайлангууд бол өгсөн. За тэр тайлан дээр бол мэдээч хэрэг хууль мөнгөж хэрэгжиж эхэлж байгаа болохоор бас мэдхгүй чадахгүй. За тодруулах шаардлагатай ийм зүйлүүд бол байг нь харагдчихсэн л да. Жишээлбэл гишүүдийн тоо гэдэгт л одоо нэг л 300 мянга 200 мянга гэл яриад байдаг. Яг үнэхээр бодтой гишүүний тоо муу юм уугүй юм уу гэдэг дээр бид нар одоо яаж статистик агуулгатай те бодтой тоо гаргаж авах вэ гэдэг дээр хүртэл ингээд л маргаан үүсчлээ. Тэгэхээр болвол намын хуулийг харах юм бол гишүүнийхээ доторыг төлж байгаа гишүүн яг хэд байгаа юм бэ? Дэмжигч гишүүн нь хэд байгаа юм бэ гэд ингээд цаашдаа бол илүү одоо даацтай тоонууд нухацтай гарч ирэх хэвээр. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийн 2 дахь жилд бол бүр илүү олон мэдээлэл манай олон нийтэд ил болно баг. Тэгэнгүүт одоо олон нийтийн зүгээс бол одоо намууд нэг иймэрхүү шатнд ийм үйл ажиллагаа явуулт юм байна. Гишүүдийн тоо нэг юм байна тий гэсэн төсөөлтөй болоод за тэгээд одоо байнгын үйл ажиллагаатай байх хөшүүргүүдийг бас энэ намын хуулинд оруулсан байгаа юм тий. Тэгэхээр тэр хөшүүргээр дамжуулаад одоо намууд нь илүү сонгогчтойгоо одоо ойрхон байх ийм нөхцөл бүрдэх болоо гэж найдаж гарч байна. За намуудын санхүүгийн тайлан харвал орлогоос давсан зардалтай байна. 2024 оны байдлаар Монгол Ардын намын орлого 8.6 тэрбум төгрөг байсан бол зардал нь 9.5 тэрбум төгрөг байна. Зардчилсан намын хувь 6.3 тэрбум, хүн намынх 3.2 тэрбум, иргэний зориг ногоон намынх 1.2 тэрбум төгрөг гэд за улсын хурлд суудлал авч чадсан намуудын зардал одоо хэмжээгээрээ бол намуудыг тэргүүлж байна. 2023 онд батлагдсан улс төрийн намын тухай хууль эх оноос хэрэгжиж эхэлнэ. За ингэснээр намуудын санхүүжилтийн ил тод байдал илүү сайжирч олон нийтэд нээлттэй болно гэж харж байгаа юм а. За төрөөс өгж байгаа санхүүгийн дэмжлэг нь татвар төлөгч та бидний улс төрийн намд өгж байгаа мөнгө гэсэн үг ээ. За иймээс ч тухайн намуудад одоо өгж байгаа санхүүжилтийн хэмжээнээс эхлээд зарцуулалт түүний ил тод байдал хяналт тавих шаардлагатай юм а. Намын одоо санхүүжилт за ямар орлоготой, ямар хөрөнгөтэй, ямар хандивыг босгосон гэдэг мэдээлэлүүд нь заавал ил тод байх ёстой. За ингээд энэ мэдээлэл нь өөрөө хянагдсан мэдээлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл буруу мэдээлэл, худлаа мэдээлэл байх боломжгүй гэсэн. За ингээд энэ хяналтыг бол хувийн аудитын хуулийг тэгээд сонгуулийн ерхий ороо үндэсний аудитын байгууллага тавина. За дээрэс нь олон нийт энэ хяналтыг тавих боломжийг бүрдүүлэх боломж ёстой байгаа. Сонгуулийн ерхий орны хувьд бол энэ олон нийтийн хяналтыг тавих боломжийг бол зөвхөн цаасан баримтыг одоо сканердэд цахим хуудас дээр оруулснаар бол тэр боломжийг бүрдүүлж ин гэж үзэхгүй. Тийм ч учраас цахим системийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ системийг хөгжүүлснээрээ энэ намын бүх төрлийн мэдээллийг иргэд одоо судлаачид хүссэн одоо үзүүлэлтээрээ харьцуулж авдаг харах энэ боломжийг бүрдүүлж явах хэрэгтэй юм а. За ингэж бид нар ил тод байдлыг хангалаа гэж үзнэ гэсэн ийм зорилгоор ажиллаж байгаа. Төсвөөс санхүү дэмжлэг олгож байгаа гол зорилгын нэг нь одоо улс төрийн намын үйл ажиллагааг олон түмэнд ил болгох. Энэ бол зөвхөн нэг одоо сонгуулийн ерөнхий орооч энэ дээр хяналт тавьж байгаа байгууллагуудын нүдэн дээр ил болох асуудал ерөөсөө биш. Энэ төсвийн санхүүжилтээр дамжуулаад нэгэнт одоо татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа байгууллага юм болвол бүх үйл ажиллагаа нь олон нийтэд ил байх асуудал. За тэгэхээр энэ дээр бол олон улсад ямар одоо тренд хандлага байна гэхээр ерөөсөө л ингээд цахим систем нэвтрүүлцдэг. За тэгээд ойрын үед бол маш их эрчимтэй яригдж байгаа зүйл бол тухайн намын одоо санхүүгээр орж ирж байгаа мөнгийг одоо шууд ил тод болох асуудал яригдж байгаа. Бүр нэг тодорхой хугацааны дараа тайлан өгөөд ил тод болгодог биш тийм ээ. 48 цагийн дотор гэж хүртэл яригдж штэ тий сонгуулийн үеэр. Тэгэхээр энэ чиглэл рүү бол бид нар хажимдаа явах ёстой. Тэгэхээр одооний энэ хуулийн дээр бол одоо төсвийн санхүүжилт дэмжлэг авч байгаа бол одоо 3 давхар хяналт санхүүгийн тал дээр явагдах ийм зохицуулт байгаа. Нэг нь сонгуулийн ерөнхий ороо, нөгөөх нь бол хүндлэнгийн одоо хувийн аудитын байгууллага, дээрээс нь манай төрийн аудитын байгууллага гэдэг ийм 3 шатны хяналт. Тэгээд дээрээс нь мэдээж хэрэг мэдээлэл тод босны дараа олон нийтийн хяналт буюу иргэний нийгмийн хяналт бас ингээд 4 шатны хяналт явагдана гэсэн.
За намууд эх оны 2 дугаар сарын 1-ний дотор санхүүгийн тайлангаа хараат бус аудитын байгууллагт хүргүүлнэ. За тухайн аудитын байгууллагаас одоо 3 сарын 15-ны дотор намуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаа сонгуулийн ерөнхий ороонд ирүүлж, за сонгуулийн ерөнхий ороо 4-р сарын 15 хүртэл өөрсдийн хяналтаа хийж үндэсний аудитын газарт хүргүүлнэ. За ингэснээр 4-р сарын 25-нд үндэсний аудитын газраас тайлангаа ирүүлэх хуулийн хугацаатай байгаамаа. За дээрх 3 шатны хяналт хийгдсэний дараа санхүүгийн тайлан олон нийтэд ил болох учиртай юм а. За улс төрийн намын тухай хууль заасан санхүүжилтийн ил тод байдлыг хуульд хэрхэн тусгав? За намууд эх оноос за санхүүгийн тайлангаа ямар байдлаар олон нийтэд нээлттэй болгох талаар мэдээллийг энэ удаад та бүхэн тоомлог хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.